Монгол улсад анх удаа олон улсын JCI магадлан итгэмжлийн шалгуурыг давсан интернет эмнэлэг нь олон улсын болон Монголын чадварлаг мэрэгжилтнүүдийн хамтарсан багийг бүрдүүлэн сүүлийн тоног төхөөрөмжөөр олон улсын эмчилгээ үйлчилгээний стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлээд 6 жил болж байна. Бид энэ удаа интернет эмнэлгийн Missasлийн тасгийн Minimal Invasive буюу хөнөөл хамгийн багатай өвчтөнд гарч болзошгүй эрсдлийг бууруулсан орчин үеийн арга техник болох дурангийн Missasлийн тухай онцлон та бүхэндээ үзүүлж байна. Одоо манай эмнэлгийн тэргүүлэх чиглэлийн нэг болох одоо Missasлийн чиглэл байгаа. За Missasлийн чиглэл дээр бид нар дурангийн болон одоо анагаах ухааны сүүлийн үеийн ололт амжилтыг шингээсэн технологиуд, за тэр технологиудад эмч мэргэжилтнүүдэд сурах чиглэлээр илүү төлхөө анхаарч ажилладаг. За бидний хувьд бол энэ манай нийт Missasлийн 80 орчим хувь нь дурангаар хийгдэж байгаа. За энэ асуудал болохоор зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бол байж байгаа үндсэн чиг хандлагын дагуу явагдаж байгаа гэж хэлж болно. За бид нар сүүлийн 2 жилд бол нэлээд эрчимтэй дурангийн онцлогоо, дурангийн Missasлийн чиглэлээр илүү төлхөө хөрөнгө оруулалтууд хийсэн. За хамгийн сүүлийн үеийн жишээ нь бол одоо манай урологийн дурангийн Missal дээр, чэйжний хөндийн Missasлийн чиглэл дээр, за мөн хэвлийн хөндийн Missasлийн дурангийн хагалгаанууд дээр илүү их. За мөн чих хамар хоолойн дурангийн Missal байна. За ийм чиглэлүүдээр ер нь бид нар нэлээд төлхөө хөрөнгө оруулалт хийж байгаа, эмч мэргэжилтнүүдэд илүү сургаж байгаа. Тэгэхээр дурангийн хагалгаа хийлгэснээр ач холбогдол нь юу юм бэ гэхээр ерөөсөө л өвчтний аюулгүй байдал буюу өвчтний төлөө байгаа. Ердийн уламжилт аргаар хийсэн хагалгаа дурангийн хагалгаа хоёрын ялгаа гэвэл 40 см мөн 30 см зүсдэг энэ том зүсгийг л бид нар 3 см-т багтааж зүсэж нарийн тоног төхөөрөмж оруулж хаалгаа хийгээл дурангийн хагалгаа гэдэг. Дурангийн хагалгаа гэдэг маань өөрөө томруулаад илүү хагалгааг нарийн хийдэг. Нарийн төвшөнд хийж, нарийн бочирхайг дүүж, тэр хагалгааг нүдээр харснаас илүү их сайн хийдэг. Жишээ болгоод ярихад улаан хоолой Missal байна. За улаан хоолой одоо ер нь чэйжний хөндийн хагалгаанууд бол хүрцийн хувь төвөгтэй, маш их өндөр технологи, арга техник туршлага шаарддаг Missalуудын нэг. Миний нэг өвчтөн байсан. Тэр маань ноёдлон 9 сард зүгээр гэртээ хоол идэж чад улаан хоолой нурагтаад ингээд манай эмнэлэг дээр ирээ. Тэгээ бид нар энд нь улаан хоолойг нэг саяхан бид нар улаан хоолойг залгасан. Яг нэрийг бол хэлж болдоггүй, бид нар насыг хэлж болно, 70 орчим насны. Энэ улаан хоолой чи үүдэн шүднээс улаан ходоодны амсар хүртэл нэг 40 см орчим урттай, 2 см гар өргөнтэй юм дамжуулах хэрэгтэн байхгүй юу? Энэ маань өөрөө хамгийн чухал амин чухал эрхтнүүдийн хооронд байдаг тий. Одоо зүрхний ар, хоёр талдаа уушигтай, хажуудаа одоо гол судастай гэж ярьдаг. Тэгэхээр ийм амин чухал эрхтэн задрахаар гэдэг юм урагдахаар ер нь бол амь нас нь бол 99% насваралтаар төгсдөг. Тэгэхээр энэ бол одоо энэ жилд гэхэд 2020 он гэхэд бол бид нар дээр бол 2 тохиолдол гарсан. Нэг нь одоо залгаад өнөө маргааш эмнэлгээс гаргана. Нэг нь одоо бүр эрт зөвлөгөө аваад ингээд бид нар зөв одоо аргачлал буюу эмчилгээний менежмент явуулж багасалтай амин аврагдсан. Тэгээ аврагдсан гэдэг нь одоо идэгдсэн гэсэн үг тий. Тэгэхээр дурсыг үл зөндөөл юм байна. Үед бол дурангийн хагалгааг бол интернетийн хувьд бол ерөнхий Missasлийн хувьд бол бараг 100% дурангаар хийж байгаа. Үүнд одоо цэсний хүйдээ авах мухар алгаа хагалгаа, дээр нь эвэрхийн Missalууд тийм ээ, хөгтийн эвэрхий, дээр нь одоо бусд ерөнхий Missasлийн хагалгаагууд ер нь дурангаар 100% хийж байгаа. Дээр нь хавдрын Missalууд одоо элэг нойр улчраа бүдүнгээс ходоодны хавдар, өөшгний хавдрыг бол бас ихэнхийн эрт үеийн хавдрыг бол ихэнхийн дурангийн Missalаар шидэж
эмчилж байгаа. Саяхан бид нар он гараад 2 сард хөхний дурангийн хагалгаа хийлээ. Энэ маань нэгсэнд бол 2.5 см-аар цэцлэг хийж хөхний булчирхааг тэр чигт нь арьсан доогуур чөлөөлж явах юм хагалгаа байгаа. Энэ маань амжилттай хийгдэж өвчтөн маань маш хурдан хугацаанд илэрч эрүүл болж гарлаа. Дурангийн мэс засалгээд ярих тусам бол технологийн дэвшил дээр нь тоног төхөөрөмжийн шинжилэл маш чухал байдаг. Үүнд бол одоо жишээ нь нээлттэй хагалгыг үл зөвхөн хүн одоо шил зүгээ ч юм уу томруулдаг шил зүгээ зөвхөн тоног төхөөрөмж одоо цусдагтай аппаратыг ашиглаад тийм. Дурангийн хагалгыг бол мэдээж бид нар бүхэл бүтэн хэвлийн дурангийн тоног төхөөрөмж ашиглана. Энд төр одоо шил гэрэл үүсгэж байх хэвээр хэвлэлд төр бичлэг хийгээд ингээд нарийн хагалгаа хийдэг учраас тэр тоног төхөөрөмж сайн чанарын мэдээж манайх бол Карл Сторс болон Олимпусын дандаа өндөр хүчин чадалтай аппаратууд хэрэглэдэг. Энэ аппарат байх хэвээр дээр нь тэр аппаратанд зөв эзэмшсэн хүмүүс маш зөв сургалтанд хамрахтаа зөв эзэмшсэн хүмүүс байж хагалгаа амжилттай явуулдаг. Тоног төхөөрөмжийн бүрдэл бол бид нар 100% хангагдсан гэсэн үг. Тэгэхээр цээжний хөндийн дотор байдаг бүх хэрэгтэнд оншилгоо эмчилгээний журмаар дурангийн хагалгааг бол бид нар бол 100% хийх жишээтэй. Жишээ нь одоо уушиг тайрж болно. Улаан хоолой буюу нарийн хагалгаа хийж байна. Тийм ээ одоо чинь улаан хагалгаа гэдэг чинь төвхтэй хагалгаа. Тэгтэл бид нар хэвлийн дурангаар цээжний дурангаар хийгээд өвчтөн маань эмнэлэгт бол нэг 9 хоног эмнэлгээс гарч байна. Тэгэхээр одоо улаан хортой хавдар, хоргүй хавдрууд, уушигны хортой хоргүй хавдрууд, дээрээс нь голтын хавдрууд, хөхний хавдар байна. За хотод гисэс гэх юм бол улаан хоолой хотодны амсар хэсгийн хавдрууд. Тэгэхээр энэ бол бүгд манай энэ тасгийн чиглэл багтдаг энэ ажилбарууд байгаа. Анх бол одоо нөгөө хатгаа авчлаа гэж дураг авахулаад тэрэн дээр нь тийм ийм сүүдэр байна гэдэг. Тэгээд л ахаал томограф юмнууд хийлгээл явуулсад интернет үзүүл тэнд очиод энэ дэрийг. Тэгээд тэр наривчсан тэр юмнууд наагсан. Тэгээ хартаа авдаг. Тэгээд шууд ол дэмжтэй очиод хагалгаа хийлгээл нэг 3 хоног гарсан. Тэгээд яас хагалгаанд орсон юм гэдэг. Орч одоо зүгээр. Хүмүүс ихээр гайхдаг. Одоо энэ 330-нд химийн эмчилгээ. Тарих гэсэн тийм. Тэр нь бол яг авдрын аваа хийчих юм чи. Зүгээр одоо бидний миний ойлгосноор бол энэ вакцины баяр авахгүй гэсэн тийм юм. Баймжилгээ гэдэг маань яг хавдрын эс дээр очиод яг тухайн хавдрын эстэй холбогдоод хавдрын эсийг устгадаг эмчилгээ байгаа. Энэ маань тусгай заалттай хүмүүстэй хийгддэг. Хагалгаанаас авсан эдийн шинжилгээний хариун дээр баймжилгээ хийгдэх заалттай хөхний хавдар, хотоодны хавдар, бүдүүн шулан гэзний хавдар гэх мэтчлэн хавдруудын үед хийгдэх заалтууд байдаг. Энэ маань бол эмчилгээний үр дүнг илүү нэмэгдүүлж яг хавдрын эсийн цуцчлтыг устгадаг орчин үеийн шинжилсэн эмчилгээ байгаа. За зөвхөн мэсэл хийгээд орхих биш тийм ээ. Дараагийн удаа дарахыг хууч өвчтэй байт юм уу? Эсвэл урт хугацаанд хяналт шаардлагатай хүмүүсийг давтан үзэх, тасралтгүй хянах гэсэн энэ зүйл нь болж чухал. Нэг удаа мэсэл хийгээл орхих биш. Хим эмчилгээгээ бид нар мэс заслын өмнө мэс заслын дараа хөнгөвчлөх гэдэг зорилгоор хим эмчилгээнүүд маань хийгдэж байгаа. Хим эмчилгээгээ олон улсын стандартын дагуу бид нар тусгай хэвтэ эмчилүүлэх тасагта тусгай хэсэгт өвчнүүдтэй хим эмчилгээ хийдэг. Дээрээс нь агаар жуулалтын тустай системээр өтгөн шингээ ялгаруулах хэсэг нь ч гэсэн тустай системээр хим эмчилгээ маань хийгдэж байгаа. Энэ нь бол олон улсын түвшин дэлхийд дахин стандартын дагуу хийгдэж байгаа хим эмчилгээ байгаа. Дээрээс нь өвчнүүдтэй аюулгүй байдлыг үндэслэж хим эмчилгээгээ тусгай хемопортоор бид нар хим эмчилгээгээ хийдгээ. Дээрээс нь гүүгээ явуулаад маань ч одоо ингээ макигаа явуулсан байна. Айгу цүн өмсөлтөй байна гэж. Дурангийн хагалгаа гэдэг чинь орчин үед нотлон суурилсан шинжилгээ ухаан гэдэг шиг бид нар унтаад усаад ирэхэд юм хөгжөөд байна шүү дээ. Гэтэл одоо бид нар урд нь өнгө телевиз үздэг байсан бол өнөөдөр 4K, 3K гэж яриад байна. Тэрнтэй адилхан дурангийн тоног төхөөрөмж маань ер нь бол 2-3 жил тутамд өөрчлөгдөд байна. Дунджаар. Жишээ нь урд нь 3 цэцлэгтэй хагалгаа гэдэг чинь
4 см 1 см-ийн төслөгт ингээд гурвалжин хэлбэрээр хийдэг байсан зүсэж хийдэг байсан хагалгаа маань өнөөдөр ганцхан хэсгээр ордог болсон. Нэгс нь ганцхан зүслэгээр. Тэр нь бол одоо англиар бол Uniport гэж яриад. Гэтэл тэр лөө орж байгаа багж маань өвөрмөц багж байна. Одоо 35 градусын хазаалттай, 40 градусын хазаалттай, 60 градусын хазаалттай гэдэг дандаа мөнцөг үүсгдэг багж нь. Энэ багжнууд маань одоо цаг минут хугацаа өнгөрөх тусам илүү одоо хэмжээ оврон жижиг хэсэгтэй илүү өндөр бүтээмжтэй ажилтдаг, илүү аюулгүй ажилтдаг, илүү найдвартай болж ирж байгаа. Тэгэхээр энэ бүгд бол үндсэндээ бидэрт бол хангалттай байж байна, манай эмнэлэгт байна, бидэнд бас тоног төхөөрөмж бол яг л орчин үеийнхаа чиг хандлагыг дагаж бид нар байнга багшнуудаа одоо шинжилт хийж байгаа гэж ойлгож байна тийм. Бид нар энэ асар үнэтэй тоног төхөөрөмжүүдийг энэ нэг нандин багж хэрэгслийг бол одоо чинь дадлагдсан хүн баг тэр битгийл бидний багжийг угаадаг одоо энэ аргачлал нь хүртэл өөр байх хэрэгтэй байхгүй юу? Ягаад гэвэл чинь судас барьдаг, эд барьдаг гэх тусдаа. Тэгэхээр тэр нарийн багшнуудыг чинь угаад цэвэрлдэг, ариутгах нь ч хүртэл өөр. Тэгээд тэр бүх юм энд байгаа учраас бид нар дурангийн чиглэл буюу хөнөөл багтай мэслийг одоо хөгжүүлэх гэж үндсэндээ бол бид нар чиг хандлага нь бол тийш орцсон. Тэгээд би нүү хэлээд байдаг чинь эмнэлгийн тоног төхөөрөмж инженер гэж байна, совилогч гэж байна. Дор хажийн өрөө гэж цэвэрлдэг одоо туслах ажилтнууд байна. Бидний багжийг ариутгадаг ариутгахын систем гэж байна. Тэгээ энэ бүх юм чинь цогцоороо байж ч бидний нэмийг хөгжүүлнэ. Хин нэг нь байж хөгжих ямар нөхцөл бол байдаггүй. Бид бол тогтмол ингээд жил болгоо дурангийн мэслийн сургалтанд семинарт хамрагч байна. Дээр нь одоо нэг цэцлэг тагалгаач гэдэг юм уу хотод бүдүүн гисний дурангийн мэсэл, тарих мэсэл, уушгийн мэсэл эднээс бол интермедийн хувьд бол ер нь Монголдо бас нэлээд анхдагч маягаар тийм олон улсын дэлхийн жишгт нийцүүлж хагалгаа хийж явж байгаа. Залуу эмчнэрийг яг одоо тэр манлайлж байгаа, тэр лид хийж байгаа тэр одоо том улс орнуудын одоо тэр технологиг суралцах боломжоор аягүй сайн хангаж өгдөг. Одоо тухайлх нь бол бид нар чинь мэслийн салбарт гэхэд одоо шинэ арга техник, шинэ тоног төхөөрөмж юу вэ те. Үүнийг нь яг тухайн газар дээр нь очиод одоо Тайван, Солонгос гэдэг те. Яг нь тэргүүлэгчийн орнууд дээр очиж газар дээр нь суралцаад, хурал семинарт нь хамрагдаад те. Ингээд суралцах боломжийг аягүй сайн олгодог. Шинэ ямар хагалгааг яаж хийх үү гэдгийг бол сурах гэж бид богино хугацааны сургалтанд явдаг. Тэр болгоноос харахад одоо манай эмнэлгийн одоо ялгаа бол баг байхгүй гэх болно. Бид нэр Монгол улсад маань бол дэлхийн яг стандартт нийцгүйц тоног төхөөрөмж ингээд бүхэл асуудал нь ерөөхдөө яг адилхан гэдэгт би бол нүдээр өөрөө харсан, өөрөө би ажиллаж үзсэн, би Солонгост очиж ажиллаж үзсэн, Хятадд ажиллаж үзсэн, Тайвандас ажиллаж үзсэн. Жишээ нь Солонгост манайхан их очиж имчилгээ хийдэг юм монголчууд чинь. Тэгэхээр яг Солонгос очсон эмнэлэг нь яг иймэрхүү стил харагддаг юм шиг. Тэгэхээр бүх яг Солонгос эмнэлэг байна гэж ярьдаг. Энэ бол Солонгос, Германч гэдэг юм уу, Японч гэдэг юм уу, Хятадч гэдэг юм уу тийм эмнэлэг биш ээ. Дэлхийн стандартуулсан эмнэлгийн зохион байгуулалтын ерөөсөө л ийм байх хэрэгтэй. Энэ одоо чинь тавитарын байгаа энэ хагалгааны өрөө маань бол яг л дэлхийн стандартуулсан мэс ажилбарын өрөө тий. Одоо энэ өрөөнд юу л байх хэрэгтэй бүгд байна. Энэ бүх байдаг шалтгаан ерөөсөө л бидний ганцхан зорилго байдаг юм. Тэр юуг л өвчтний аюулгүй байдлыг хангах. За ингээд түнгэнээд байгаа маань агаржуулалтын систем манд уурч байна тийм. Өрөөний агаржуулалт, вакуум агаржуулалт гэж одоо манайх яриад байгаа тийм ээ. Тэр бол маш чухал. Одоо энэ өрөөний агарыг ингээд сорж аваад дээр нь цэвэр агаар байнга шахаад ингээд цэвэр ариун нөхцөлд хийх ёстой. Интермедийн хувьд бол яг тийм вакуумжуулсан хагалгааны өрөө ажиллаж хийгдэж байгаа. Анх баригдахдаа л эн чинь зохион байгуулалтаа яг л эмнэлгийн системээр баригдаж, эмнэлгийн дотоод тогтчлт хийгдэж ийм стандартны эмнэлэг байгаад байгаа. Мэсэл хийгээл орхиж болохгүй тийм ээ. За мэслийн үед ямар одоо арга хэмжээ авч яаж одоо мэдээ алдуулсан байна, өвдөлтийн мэслээс өмнө сэтгэл зүйг нь яаж бэлдсэн байна, биеийг нь яаж бэлдсэн байна гэдгээс хагалгааны дараах үр дүн хамаардаг. Тэр ч утгаараа хагалгааны үед яг одоо өндөр түвшний хагалгаа хийж байгаа шиг бас тохирсон өндөр түвшний мэдээгүйжүүлэх хэрэгтэй. Орчин үед хэрэглэгдэж байгаа одоо мэдрэлийн хоригуудыг төлхөө хэрэглэдэг. За үүнд болохоор жишээлбэл цээжний хөндийн хагалгааны үед бол бид хүн
Erector spina block гэдгийг бол хэрэгжиж байгаа. Энэ бол 2016 оноос хойш дэлхийн нийтээр ер нь эрчимтэй яригддаг болсон ийм мэдрэлийн одоо хоргийн төрөл байгаа. За хөвлийн хүндийн бас томоохон хагалгааны үед бол бүхэн хөвлийн шулуун булчингийн хориг гэдэг ийм хоргийг бас хэрэгжиж байна. За энэ болохоор цус эргэлтэнд нөлөөлөх тийм ээ. Одоо босод одоо гарч болох хүндрэл эрсдэл одоо харьцангуй багтай. Нөгөө талаасаа өвдөл намдаалтанд бол нэлээд сайн одоо өндөр үр дүнтэй иймэрхүү аргууд бол байгаа. За энэ аргуудыг хэрэглэхэд бол зайлшгүй одоо эхо хяналттай хийж байна. Тэгэхээр энэний цаана бол тэгэхээр хоригоо тий өвдөл намдаалт аргууд манай илүү найдвартай болох, аюулгүй болох талаас бол бодолцож ажиллагаа гэсэн санаа. Манай эмнэлгийн нэг онцлог нь бол нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалттай бүх төрлийн тусламж үйлчилгээ одоо байдаг гэсэн. Тэр ч утгаараа бид нар гэмтэл нөхөн сэргээх чиглэлийн тусламж үйлчилгээг бас үйл ажиллагаан дээр нэмж байгаа. Гэмтлийн тусламж үйлчилгээ гэдээ ярихаар манай эмнэлэгт бол гэмтэл согог судлалын чиглэлээр за дээд болон доод мөчтийн бугарал, за мөн зөөлөн эдийн гэмтлийн мэсэл, мөн нуруу нуусны мэсэл, за мөн гавал тархины мэслийн эмчилгээг бас үзүүлж байна. Тусламж үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрийн нөхцөлд яаж яах гэхээр одоо жишээ нь эмэгтэй хүн ч юм уу одоо гэмтээд ирлээ гэхэд за магадгүй эмэгтэйчүүдийн гэмтлээсээ гадна эмэгтэйчүүдийн эмчд үзүүлэх шаардлагатай болно тийм ээ. За өндөр настай хүн байлаа гэхэд зүрх судасны эмч, уушгины эмч гэдэг юм уу олон мэрэгчлэлтний хамтарсан тусламж үйлчилгээ нэгдмэл тусламж үйлчилгээ шаардлагатай болдог. Тэгэхээр бид нар одоо ганцхан гэмтэл гэлтгүү тийм ээ. Тэр хүнд одоо хүний эрүүл түргэн эдгэрхэд шаардлагатай бүхэл тусламж үйлчилгээг манай эмнэлэг үзүүлж чадах боломжтой гэсэн үг тийм ээ. Гэмтлийнх нь одоо чиглэлийн тусламжийг үзүүлэхээс гадна тэр хүний гэмтлийг одоо гэмтлээс улбаалаад хүндэрч байгаа, биеийн байдлыг муутгаж байгаа энэ одоо нөхцөл байдлыг бид нар аль ч талаас нь засах, шинжлэх, онцлох юм одоо олон талын багийн хамтын ажиллагааг одоо нэг дор зохицоор нь үзүүлэх боломжтой. Тэгэхээр энэ стандарт болсон юмыг бол дэлхийн бид нэр тэрнтэй адилхан одоо онцлогоо эмчилгээний нэгдсэн удирдамж гэж ярьдаг тий. Одоо тэр нь бол юу гэвэл ямар нэгэн оншийг тавихад нэг ийм аргачлууд гэдэг юм уу дүрэн байдаг байхгүй. Тэрийг бид нар удирдамж гэдэг байгаа. За эмчилгээ хийхэд бас удирдамж. Таскийн одоо үндсэн үйл ажиллагаанд бид Японы Olympus брендийн XR3 дурангийн аппарат, мөн Германы RB брэнд, мөн угаалга хариуцлагатай Японы бид нар Герман улсын BHD брендийн одоо Евро стандарт болон дэлхийн стандартыг хангасан тоног төхөөрөмжийг бол өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлээд явж байна. За манай үйл ажиллагааны нэг онцлог тал гэвэл одоо манайх үйлчлүүлэгч хэрэглэж байгаа баг зэрэгслийг дандаа бүгд 100% нэг удаагийн баг зэрэгслэр шинжилгээ үйлчлэгийг явуулж байгаагаараа бол бас онцлог байгаа. - 2020 онд бидний нэг нэвтрүүлж байгаа бас бий болохыг зорж байгаа нэг технологи бол үний дурангийн мэслүүд, бичил мэслүүдийг бас өөрийн эмнэлэг дээр одоо нэвтрүүлэх үйл ажиллагаанд нэмэгдүүлэх зорилгоор эмч мэргэжилтүүдэд бэлдээд байж байна. Ойрын зорилт гэх юм бол хоёр төрлийн хаалгааг одоо техникийг нэвтрүүлэхээр зориулж ажиллаж байна. Нэгдүгээрт бол энэ монголчуудын бол нийт хүн амын дунд түгээмэл тохиолдлын шамбар мөвчний 2-3 дугаар үеийн эмчилгээг хөнөөл багтаагаар эмчлэх Австри улсад гарсан хаал рар гэдэг технологиг ашиглан энэ шамбармын эмчилгээнд дээр дэвшил гарах юм байна. Нэгдүгээр. За хоёрдугаар асуудал бол энэ хожуу үеийн ялангуяа хотуудын хамтран үсэрхийл тагсан хэвлийн одоо хөндий тагсан юм хүмүүстээр бол зохиц байдлаар эмчилгээ хийх пайпак эмчилгээ одоо энэ ондоо багтж хэрэгжих нэг талаас нөгөө талаас мөн хэвлийн хөндөд одоо химийн эмчилгээ тарьж эмчилгээ зөвхөн хожуу үеийн хамтартай асуудал та. Тэгэхээр зэрэг эдгээр эмчилгээнүүд ингээд нэвтрээд ирэх юм бол
ирэхээр бид дэжрэх монголчууд төрөхийг тусламжийн хүрээ цаар өргөж. За нэг талаас нөгөө талаас энэ дэлхийд дахин нэвтэрч байгаа хамгийн сүүлийн үеийн имчилгээний хандлага тэр аргуудыг бол аль хурд нутагшуулах энэ зорилго маань хэрэгжих юм аа гэж үзэж байна. 2016 онд интермед эмнэлэг олон улсын JCI байгууллагын магадлан итгэмжлийн шалгалтыг амжилттай давж алтан тамгын эзэн болсон. 2019 онд энэхүү JCI магадлан итгэмжлэлийг 2 дахь удаага амжилттай давж баталгаажуулсан интермед эмнэлэг нь ангаа ухааны тэргүүний ололт дэвшлийг их нутагтаа анхлан нэвтрүүлж дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчлэгийг үзүүлэхийг зорин жилийн 365 хоног өдөр бүр 24 цагаар шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг үзүүлж байна. Үйлчлүүлэгчдийн тэргүүн сонголт хамт олонний бахархал байж эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний чанар хөгжлийн онлайнлэгч болохоор тэмүүлэн ажилласаар байна.